Булчингийн энерги буюу булчин юунаас энерги авдаг вэ? Булчингийн энерги буюу булчин юунаас энерги авдаг вэ? За өнөөдөр бид нар энэ сэдвээр ярилцсан. Бидний бие юугаар ажилладаг вэ? Миний хичээлүүдийг үзсэн хүмүүс АТП буюу бидний биеийг ажилуулдаг универсал түлш буюу энерги байдаг АТП-ийн тухай мэдлэгтэй болсон байхаа гэж бодож байна. Хэрвээ та бүхэн энэ тухай мэдэхгүй бол миний бусад хичээлүүдийг үзэхийг зөвлөж байна. АТП нь хүний биед зөвхөн 1-2 секундэд хэрэгцээнд хүрэлцэхээр бэлнээрээ байдаг тухай би ярьж өгсөн. АТП-г цаашид бий болгодог олон янзын арга байдаг. Цусан дахь сахарыг бөөр болон булчин дахь сахарын нөөцийг ашиглаж мөн бидний биеийн дэх өөхөн давхаргыг ашиглаж АТП-г гаргаж авч болно. Яавал өөхийг ашиглаж АТП гаргаж авч болох вэ тухай өнөөдөр би ярих санаатай байна. Ингэснээр инсулиныхаа хэмжээг бууруулад эрүүлж болох тухай маш чухал сэдвийг өнөөдөр та нарт ярьж өгнө. Анхааралтай сонсоорой. Одоо АТП буюу бидний биеийг ажилуулдаг супер түлшийг гаргаж болдог анероб гликолиз гэдэг орцыг та нарт танилцуулъя. АТП-г хоол гэж үзвэл хоолыг олон янзын орцоор хийж болдгоо. Махтай, махгүй хоол, ногоотой, гурилтай, будаатай, хуурай хоол, шүлтэй хоол гэх мэт. Одоо тэгвэл анероб гликолиз гэдэг аргаар хоол буюу АТП-г хийж үзье. Энэ маш чухал шүү. Нууц жорол гэд ойлгож нууцыг дэлгэлээ чадхан шүүрээд аваарай. Анероб гликолизоор АТП-г хийхэд эхлээд 2 хон ширхэг АТП молекул бий болдог. Хоол дөнгөж буслах гэж байна гэсэн үг л дээ. Бусдангуудаа дээр нь нэтгэр, тос ялгардагтай адил лактат гэдэг шинэ бодис нэмэгдэж арай шинэ чанар нь өөрчлөгддөг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр магадгүй чи гантелла дасгал хийж эхэллээ гэж бодъё л доо. Гэхдээ их хүнд биш. Чи нэлээ олон өргөж чадхаар тохирсон жинтэй гантелла аваад өргөж эхэлтэл 40 секундээс 1 минутын дараа чиний булчин чинь халууд өгөж эхэлдэг. Үүнийг лактат ялгарч эхэлж байна гэж ойлгож болно. Шүлөөр хэлэх юм бол шүл буцлаад дээр нь тос нэтгэр хөвөрчээдэг та. Яг адил лактат гэдэг зүйл эндээс ялгарч байгаамаа. Мөн чиний гантелтай нэг өндөр хурдтай биш хийж байгаа энэ дасгалыг анероб дасгал гэж нэрлэдэг. 2 хон АТП молекул хангалттай юу? Намайг хооллож дөнгөхүү гэж чи бодож магадгүй. Гайхалтай нь энэ 2 хон ширхэг АТП молекул нь организмын дасан цогцох чадварыг асар их хэмжээгээр нэмэгдүүлж цусаар дүүрэн сэлж аваа инсулинд эд эсүүдийн анхаарлыг хандуулж чаддаг гол учир нь байгаа юм аа. Өөрөөр хэлбэл эд эсүүд инсулинд мэдрэг болж урд нь тоодоггүй байсан бол одоо тэднийг тоож эхлэхээр болж байгаа гэсэн үг. Үлэг болсон юмыг хүнийг тоодгоотой адил эд эсүүд ч хэрвээ бодисын солилцооны архаг өөрчлөлт буюу удаашралт орсон тохиолдолд бол байсан гэсэн үг л дээ. Эд эсэд ямар нэгэн байдлаар зочрол өгч инсулинийг гэртээ оруулах хэрэгтэй байсан. Энэ зочрол нь анероб дасгал байсан байна. Төмөртэй ажиллаж эхлэхэд эд эсүүд зочролд ордог. Тэд энэ одоо юу болоод байна? Биднийг ажиллах гээд байх шиг байх юм. Одоо юугаараа ажил хийж түлшээ гаргаж авах билээ. Цусан дахь сахараа л авч хэрэглэхээс гэдэл ажиллагаанд орж эхэлдэг. Цусан дахь сахарын хэмжээг бууруулах хамгийн гол арга бол эд эсүүдэд зочрол өгч инсулинд мэдрэг болох хэрэгцээ байгаа юм. Хамгийн гол нь бид булчингаа ажилуулж байгаа учраас булчингийн эд эсүүд глюкоз буюу цусан дахь сахарыг авч хэрэглэх нэ. Ингэснээр цусан дахь сахарын хэмжээ хэвийн түвшинд очиж цаашид нойр булчирхаа зогсоо зайгүй ажиллаж инсулинийг шахах хэрэгцээ багасч
хэвийн ажиллагаатай болох нь байна л да. Сахарын хэмжээ нь хэвийн түвшинд очино. Өөх шатах буюу жин хаях үйл явц найдвартай үргэлжлэхээр боллоо. Чи баяртай байна уу? Мөн түнчлэн та бүхнийг зөв хооллолт 1, зөв хооллолт 2, инсулиний тухай, инсулинийг бууруулах аргын тухай, АТФ-ийн тухай миний хичээлүүдийг үзэхийг зөвлөж байна. За миний хичээл таалагдсан бол лайк, таалагдаагүй бол дизлайк, олон хүнд энэ мэдлэг тус болоосоо гэж хүсч байл шеэр хийж түгээнэ үү. Гойлог оршихуй нууц төслийг санаачлан хэрэгжүүлэгч Монголд анхудаа жингээ хасах асуудлыг өөр өнцгөөс, зөв өнцгөөс, ойлгомжтой өнцгөөс хүмүүст тайлбарлагч итгэл та нартай хамт байлаа. Миний утас 99 10 58 54